Окей, за орой минь, өглөөний минь, Европ байгаа та нар минь өнөө өглөөний цаг болж байгаа орой минь, өдрийн минь. Тэгээд Америк байгаачууд нь шөнийн минь 2025 оны манифест ажлынхаа сүүлийн групп хичээдэд тавтай морилцгоо манайхаа my goodness мэдээж энэ жил бол үнэхээр гайхамшигтай өнгөрсөн. Нээлттэй хичээл болно. Би түрүү та нартай хэлсэн уртны хичээлүүд дээр би та нартай яг шинэ концептуудыг заахын тулд одоо хичээлийнхаа ихэнх цагийг ерөөдөө ингээд заагаад байсан бол өнөөдөр би үнэхээр та нараа бүгдээр ингээд аягүй гоё бүтнээрэн сонсъё гэж бодсон юм аа. Манайхан ямар энергитэй вэ? Гоё нөө. Яа, excited? Яа. Дадлаа аягүй олон имэйл ирсэн байсан. I'm excited байна. Аягүй гоё сонирхолтой юмуд байна гэж. Oh, hi Velma. Наач нүгүр аягүй орой болж байгаа те яна. Yeah, what time is it? 4:30 өглөөнээ. Түнээс ашиглаж. Харин тийм байсан. Oh my gosh, чи яам мундаг юм бэ Velma. My god. Тэрээ богинохон бяцлаглаар сешн эхлэе. За тэгээ би та нартай мантра дуулж өгч уйлуулъя. Тэгээ бүгдээ хамтдаа уйлан эхлэе гэсэн. Бодисэн метод дээр мантрагийн маань чантинг хийхийг сонсон хүмүүс ирэн. Алло харъя анзааръя. Oh, okay. Ер нь бүгдээрээ орж ирсэн байсан. So good, so good. Okay. Тэгээд мантра чинь үнэхээр бүр сэтгэл хөдлөл уйлах юм нэлээ гээд надлаа аягүй олон хүмүүс бичсэн байсан. Өөрөө ч гэсэндээ уйлмар санагдах юм бол мантрага дуулаад уйлал байж дөө. Yes. So let's have a little bit of meditation to start. Okay. Тэр тухтай байдлаар нуруугаа хоошин ямар нэгэн юм лөө түшээ цацгаа. За, бэлэн болсон үедээ тэрээ дэнцай. Бүгдээ алгаа дээш нь харуулаад тэнгэрлүү. Бин дрин гайхамшигтай хичээл. Олон зуун найзрынхаа манифестинг үрдүн сонсож бүрэн зэрэг авч хамтдаа тэмдэглэх нээлттэй сэтгэл зүйтэй байна хэмээн алгаар дэшин. Тинхүүнүүдээ амьцаа ажмаар яг одоо бид чинь төрж байгаа өдрөмжийн газар. И хүчний минь завгүй тарих. Магадгүй баг зэрэг ачаалал барсан байсан би махад чинь зөөлөр шамарлаа. Swasti Prajabhya Paripuriyanta Niyanamagina Mahisha Gopramanebhya Shubhamastu Mitro Loka Samaste Sukhino Bhavantu. Okay, how are you guys? Бараг унтах чинь нөө цаа бараг ороодсод унтъя гэж нэ бүгдээ. Okay. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр нэг сайхан нэгээрээ араараасаа сайхан гараа өргөж байгаа сэтгэлээ хуваалцгаая. Бидний манифестинг аялал болон энэ гоё одоо гэр бүл чинь бүгдээрээ маш гоё эерэг тэ ямар зүргэн байхгүй нэг нэгээ дэмжлэгтэй. Айгуу тийм гоё supportive community байдаг учраас санаа зовхон нэрсэн байхгүй. Тэгэхээр би юу сонсохыг айгуу хүсэж байна гэхлээр яг энэ жил бүгдээрээ яг бодтоор юу манифест хий. Одоо могийн маань бол яг манифест подкаст дээр могийн солонгоо тэгээд амраа маань ярьсан. Бодтоо яг л ийм юмнуудыг ингээ манифест хийчихэд ингээ сурч байна. Тэгээд сүүлд нь могийн надад бас мессеж хийсэн байсан л та. Би бас ярина гэж бодож байсан юм аа үлдээсэн байлээ гэд тэ. Гих мэдчлэн маш гоё ингээ бодит ингээ үр дүн гарсан байгаа. За бид нэр ерөнхийдөө the beginning place буюу эхлэл ерөөсөө өөртөө маш их шүүмжтэй хандах гэдэг.
болохгүй бүтэхгүй гэдэг юм дээрээ жоохон тулгуурлах гад. Гэхдээ тэрийг бид нар угаасаа хамгийн ихний өдрөөсөө хамгийн ихний өртөн дээрээсээ суралцсан тий бидний манифестыг алж байдаг 5 алдаа. Тэгээ би саяхан бас 10 ийм алдаа битгий гаргаарай гэд YouTube дээр оруулсан. Яагаад гэвэл ингээд нийтээрээ ингээд манайхан айгу тийм сөрөг байгаад байгаа нь анзаараад байгаа учраас би зөвхөн хаалттай групп дээр л мэдээ нартаа та нартаа гээлэг юмыг би болгочоод бусад хүмүүст ингээд тэг ингээд тарахгүй ингээд суугаад ах юм бол үнэхээр тэг өөрчлөлтийн хурд айгу бага байхгүй юу? Бид нар ингээд 400 голоо айгу олтлаа юм шиг хэрнээ 3 сая, бараг 4 сая хүрч байгаа Монгол улсын иргэдийн хажууд nothing. Yes. Амар жижигхэн тоош. Яа. Тийм болохоор би бас ингээд нөгөө нийт хүмүүсийн сэтгэл зүйг өөрчлөхийн төлөө бас ингээд контентууд ингээд оруулж байна л. So, бүгдээ яаж ярих вэ гэхлээр жилийн эхэнд чинь яаж эхлэв? Чиний сэтгэл зүй энэ аялалд ингээд гарсныхаа дараа өртөөн дээрээ очиод ер нь ямар байв? Аль өртөөн дээрээ хамгийн их цагийг зарцуул? Аль өртөөн дээр хамгийн ихээр талархав? Аль өртөөн одоо чамайг хамаагүй илүү яг бодит өртөөн бий болоход чинь гэж жоохон хурцлж өгвэ гэдэг талаар бүгдээ ингэж гой нээлттэй ярилццгаая. Okay? So who's first? Who's brave enough to go first? Тань бацгаано орой минь би одоо Сиднейд амьдарч байгаа. Тэгээ багштай нэг ангийнхнаараа уулзахад очиж олсон. Манифест эхлэхээс өмнө бол манифест гэж юу вэ гэдгийг мэдэхгүй хэрнээ ерөнхийдөө би жилийн өмнөөс ингээд сонирхоод эхэлчихсэн байсан. Тэгээд ертөнцийн цаг хугацаа цаанаасаа байсан юм шиг яг багшийн одоо сабмитуудын мэдээлэл над дээр шууд өөрөө ингээ ороод ирэнгүүт вау энэ чи шүү дээ гэж шууд шүрж авсан. Манифест програм эхлээд ерөнхийдөө манифест гэж яг юу юм бэ гэдгийг чинь эд эсээрээ ингэж бүр ингээ мэдэрсэн. Манифест гэдэг чинь ийм юм байна штэ гэд яг ингээ системтэй. За тэгээд тэрийгэ мэдээж өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд гол 3 зүйлийг би яг энэ жил манифест хийсэн байна. Нэгдүгээрт нь би IELTS-ийн 8.5-тай бодно гэсэн зорилгоо тавьсан. Хоёрдугаарт нь би ээжигийн Австрали улсад авчирч амьдруулад ингээд гоё дурсамж бүтэхийг хүсэж манифест хийсэн байсан. Гуравдугаарх нь болохоор би Австралийн ранк өндөртэй дэлхийд бас ранкаараа өндөртэй байгаа сургуульд элсэж одоо докторийн зэрэгээр суралцсан гэсэн ийм 3 том зүйлийг би манифест хийсэн байсан. Amazing. Okay. За тэгээд би яг манифест хийгээд ингээд багшийнхаа програмын дагуу ингээд хийсний үр дүнд одоогийн байдлаар яг 2 зүйл нь бол 100% та ингээд за ер нь бол биелсэн. За нэгдүгээр нь юу байсан гэхээр би ээжигээ Австралид авчираад бид 6 сар энд ингээ гоё Австралид амьдарсан. За тэр хугацаанд ээжтэйгээ хамт Индонезийн Бали арал руу явж ингээд айгүй гоё ингээд дурсамжуудыг ингээд бүтээж чадсан байгаа. Тэрүүгээрээ хөөрхөн рeel хийгээд бас контент тэгч болох гээд ингээд хичээж байгаа. Ингээ баг алхмаар степ явж байгаа. Би бас дэлхийгээр ингээ аялдаг, жил болгон нэг очиж үзээгүй улс болон газараа очдог тийм зуршилтай. Тэгээ тэндээ очихоор нөгөө гоё дэлхийн алдартай болон дурсгалтай барилгуудын талаар контент хийх гээд ерөнхийдөө ингээ бэлдээл багсгаар явж байгаа. За хоёр дахь зүйл нь болохоор IELTS 8.5 гэдэг аюу өндөр тавьсан байгаа. Гэхдээ зүгээрээ би ингээ 0.5-0.5-аар ингээ би ахин явж байгаа. Одоо би дахиад ингээд хичээл заагаад мэдээж энийгээ тайл цаашрал зорилго байгаа болохоор ингээд явнаа. Би хүү үед байсан чамтай өнөөдрийн чамтай бас ямар ялгаа ингээ хоёр дахь асуулт гарч ирсэн. Хөтөлбөрийн ихэнх үед болохоор би бол зүгээр ингээл тэрхэмсэн гэ зарим нэг зүйл дээр үйлдэл хийдэггүй ч юм уу те. Эсвэл манифестээ ингээд би яг зөв хийдэггүй байгаад байсан аахгүй. Хөтөлбөр одоо ингээд яваад эхлээд одоогийн байдал дээр болохоор шал өөр би ингээ яг юу хийх вэ гэдэг юугаа авцсан. Замаа авцсан гэх юм уу. Би өмнө яах вэ гэдэг байсан болохоос шиг одоо яаж ингээд хийн шив гэдэг бүх зам маань ингээд надад бүр ингээд welcome гэл ингээд нэгдсэн. Зүгээр би өөрөө хийх л үлдсэн. Тийм. Тэгэхээр тэр зам ингэж нэгднэ гэдэг чинь чи finally өөртөөгөө нүр тулаад өөрийгөө сонссон биш үү? Өөртөө орон зай өгч байгаа. Бясалгал хийх бидний амьдралд ямар гайхамшигтай бүтээлч одоо ямар гайхамшигтай үр дүн өгдөг вэ гэдгийг би одоо би өөрөө ингэж хилээд
Тийм. Иймэрхүү л дээ. Та нарын маань үгээр хүмүүс сонсох хэрэгтэй байхгүй юу? Яа. Би энийг тэгээд яг ингээ өөртөө гарсан үр дүнгээ намайг ингээд айгүй олон хүн сонсдог байхгүй. Би жоохон ингээд нөгөө найзууд дундаа ингээд манлайлах тийм стилтэй. Тэгэнгүүт ингээ манай найзууд сонсоод ваа чи нэг л өөр болоод байна. Чи яг ингээд бүр илүү гоё болоод байна. Чи яагаад вэ ингээд тэгэнгүүт окей хүрээдэр бүгдээрээ суурай. Ингээ одоо дараагийн юм дээр манай хоёр найз орно. Одоо чи So good. мэдээллийг авчаад надад хэлээрэй л гэсэн байгаа. Yeah. Түрүү жил 2025 оных дээр би бас яг нэг найзгаа авч орж ирсэн байхгүй юу. Тэр бид хоёр одоо яг ингээд хамт ороод ингээд суралцсандаа би бас маш их талархаж байгаа багшаа. Ингээд сүнсний төвшөнд ингээд сэрэлт хийсэн ч юм уу яг ингээд манифест гэдгийг ойлгоцсон хүн эргэн тойронд нь маш цөөхөн байдаг учраас би ингээд дотроо ингээд мэдээд байгаа мэдрэмжээ ингээд ярих гэхээр хүмүүс ингээд яриад байгаа юм байна. Юм нэгсэн гайхсан эсвэл ингээд нэг ойлгохгүй шин зүйл сонсож байгаа маягаар хүлээж аваад дийдэг. А яг тэрийг мэддэг хүнтэй хамтдаа ингээд мэдэрсэн суралцж байгаа хүмүүстэйгээ хашаал андаа ваа тийм штэ тийм гэд ингээд бүр ингээд нэг майндын төрсөн ч гэсэн шал өөр. Тэр шинэ хүрээлэлтэй бол энэ community чинь тэр чигээрээ яг нэг аялж байгаа учраас so important. That's wonderful. So good. Wow. Маш их баярлалаа. Би хамгийн сүүлд нэг гимиг айгу онцолж хэлмээр байгаа. Яг энэ manifest програмд суусан цаг үе маань яг л миний цаг үе байсан юм байна гэдгийг айгу сайн ухаарч ойлгож байгаа. Тэгээд надад ингээд сэтгэл зүйн хувьд ингээд айгу хэцүү зүйл тохиолдсон. Гэтэ би тэрнээсээ гарч чадж байгаа ганц одоо нөгөө юм хөдөлгөгч хүчин нь болж байгаа. Тийм. Yes. Thank you my dear. Yes. Харин минь амьдрал зөндөө олон юм тохиолдог шүү дээ. Тэр болгонд бид нар унаад тэр чигээрээ унаад ингээд үлдчихэж болохгүй. Бид нар ямар нэгэн байдлаар босоод ирэх хэрэгтэй. Тэ? Тэгж байж бид нар үргэлжлүүлэн амьдрна. За тэгээд йогийн философи руу ингээд гүнзгий ингээд ороод ирэхлээр хамгийн чухал нэг концепт бол the letting go, non attachment гэдэг концепт. Тэр нь болохоор ерөөсөө л явуулж сурах. Хамгийн хэцүү. Тэрэн дээр бол ерөөсөө тэ чи хүүхдтэй ч хитэх attachтай байж болохгүй. Яагаад вэ гэхээр бид нар үнэхээр бидний амьдралд юу болохыг мэдгүй. Тийм учраас бид нар одод орших хэрэгтэй. Тэ бүх юм мөнх биш учраас бид нар яг одод орших хэрэгтэй. За дараагийнх нь who's next? Hi my dear. Би Улаанбаатараас 25 настай. Ямар хөөрхөн ийм жоохон яасан мундаг юм. Та нөгөө сүүлийн мөгийгчтэй хамт хийсэн подкастн дээр миний яг бичсэн комментиг меншн хийхэд би бүр амар баярлсан шүү. Би манифест програмд орохоос өмнө ерөнхийдөө бол бясалгал болон йог хийдэг байсан. Тэгээд таны бясалгал эдрийг хийдэг байж байгаа. Тэгээд програмд орж ирсэн. Эхний хэдэн сар бол амар гоёсэн. Энерги гэж юм байд юм аа, тийм байд юм байна гэл те. Байжгаад дараагийн хэдэн сар ингээл асуултууданд хариулаад ирсэн чинь би ер нь ингээд төгсөн мэргэжилтэй жоохон сэтгэл хангалуун биш ажиллаа хийхдээ бүр нэг л жоохон дургу те хүчлээд бүр ингээд ажлынхаа дараа бүр ядарчихсан тэгэж ирдэг байсан байхгүй. Тэгэл тэрнээс хойш бүр ингээд би хийм бэ. Би дэлхийд яах гэж төрсөн бэ? Би яг юу чаддсан бэ гэж бүр энэ бүр толгойд асуултууд бөмбөгдсөн. Тэгэж явжгаад би 4 жил баг 4-5 жил баг сэтгэл готролтой явсан байна гэдгийг ойлгосон байхгүй юу? За. Одоо би ингээд бие дээр гарч байгаа ингээд сэтгэл санаан дээр гарч байгаа зүйлүүдээ ингээд анализ хийгээл ингээд юм ухаал те ChatGPT, Google Mogul юу вэ бүгдийг ингээд ухаал ингэсэн чинь сэтгэл готрлын шинж тэмдэг гэл тэнгүүд би ингээд баг 4-5 жил явчих. Тэгээл миний амьдрал ингээд миний хүснээр биш би яг өөрөөрөө биш амьдраад байгаа юм байна гэдгээ ойлгосон. Ингээ явж итэл яг нөгөө уучлах хурлаг дээр хүний бүх хамаг токсик, хамаг хортой юм гарч ирдэг юм шиг санагдсан. Багаар тэнгүүтээ яаж гарч ирд тийм ихээр шууд гараад ирчихдэг юм байлээ. Нэг үйл явдал болонгууд ингээ өөрийгөө ажиглаа сурсан байгаа штэ бидэд. Нэг үйл явдал болонгууд би багтаа ийм зүйл туулсан болохоор надад би ийм хүнд ийм муухай зан гаргачихлаа. Энэ миний зан төлөвтэй тэр үйл явдал холбогдсон юм байна гэдэг ингээд амар олон зүйлийн
ухаарсан байхгүй юу? Гэрийн даалгавар айгуу сайн хийсэн байна. Харж байна уу манайхаа? Yes. Тэгээд тэр үе бүр амар хэцүүсэн. Бүр ингээд нэг амар би олон жилд туулаагүй байгаа шүү дээ. Хэдхэн жил л надад хэцүү зүйл тохиолдсон. Тэр нь надад бүр ингээд гүн шарах суудсан. Тэгээд тэр илэрч гарч ирэхэд бүр ингээд амьдрал сүрцэн юм шиг мэдрэмж төрдөг юм байлээ. Тэрнээс ингээд багаар тэ ухаарад гэ ойлгохороо би яг ингээд нэг шоронгоос суллагдж байгаа юм шиг мэдрэмж авсан. Энэ мэдрэмж яг ингээд 10 сараас эхэлж л гарч ирж байгаа. Тэрнээс өмнө би зүгээр л өөрийгөө бүр ингээд багалчихсан, өөр дээрээ зөвхөн фокус хийчихсэн. Ингэж фокус болохын тулд би ажиллаа хийгээд миний охин 2-тай байсан. Охиноо хараад тэгээ манай нөхөр ингээд хөдөө явцдаг болохоор ингээд гэргэн бүр ингээд бужигсан юм дээр би үнэхээр төвлөрч чадахгүйсэн бол би зүгээр эргэлзээгүй ажиллаа орхисон. Жохон хэцүү байсан ч гэсэн би зөвхөн ингээд өөр төрөө анхаарсан чинь яг үнэхээр би дээрээ нэг монголчууд нөгөө бөө гэдэг шүү дээ. Яг сүнсэн орж байгаа юм шиг надад ингээл намайг тэргээд авч байгаа юм шиг мэдрэмж авсан. Дүнгэж урах цаа цэцгий. Орхиод явчлаа да. Гэмбэнгэд сэтгэлээс гомдож. Ингээд эсвэрээ талархах байдалтай намайг бүр хэр хайрлаж өсгсөн гэж талархах байдал ингээд хамгийн их талархах үнэ хамгийн гомдоод ингээд байгаа хгүй юу? Энийг би олж мэдээд бурхан шиг шүтэж хайрлаж байгаа. Нүг танд ингээд талархаад барашгүй байгаа. Бүр ингээд ямар гоё юм бэ? Энэ хүн ингээд би ингээд тэр жигнөр зам дээр ингээд явж исэн бол энэ хүн намтад ингээд засмал зам дээр ингээд гаргаад өгчлөө штэ. Тэр бодоо бүр ингээд хайртай шүү. Thank you. Эсвэл яг хийх болондоо бүр ингээд тийг бүр ингээд хайрлаад та бүр үнэхээр ямар гайхалтай юм бэ? Ямар хүний төлөө төрсөн юм бэ? It's not easy. It's really not easy. Yeah. Одоо ингээд хуалцж байгаа. Эндээс бас ингээд аюу олон юм харж штэ тий. Нэгдүгээр заримдаа бид нөгөө буруу тохирохгүй ажиллаа хийгээд байна гэд хөөрхий тэр компани тэр мэрэгжлийг тэр ажиллаа ингээд буруутгаад идэг тий. Гэтэл яг ингээд боддоор ингээд бодоод үзэхлээр тэр ажил биш. Бид нөгөө өөртөө өнөөр тулах. Би яагаад ингээд байна вэ гэдэг чинь нөгөө цаг хугацаанаас гадна орон зай хэрэгтэй гэд би танарт хэлээдсэн шүү дээ тий. Wow, that's amazing. Тэг энэс өөр ямар бодит үр дүн байх юм бэ манайхан тийм ээ. Яг үнэхээр ажил бол амархан, мөнгө бол амархан олдчихдаг. Амархан биш л дээ. Гэхдээ иймэрхүү материалистик юмнууд ч юм үнэхээр бид нар ингээд хөдөлмөрлөх юм бол олцдог л байхгүй. Ямар ч ажил хийгээд цалин авчна. Тэ? Гэтэл хичнээн хамгийн гоё ажлыг хийдэг байлаа гэж сэтгэл дотроо гундуу байна гэдэг бол Ингэснээс хойш би ингээ хүссэн ажиллаа хийж байгаа хгүй. Би ингээ онлайнаар ажилдаа орчихсон. Өөрөө жижигхэн хажуудаа нэг жижигхэн бизнестэй болчихсон. Үнээр талархаад баршгүй байгаа. Би тэгээ ажил хийж байхдаа би бүр мөнгийг энэ дээр төвшөнд аваад харчихсан. Бүр ингээ зоосныхоо нөхөр ингээ амьдралыг хардаг болчихсон. Тэгсэн чинь яг ингээ бодоодохоор энэ зоосны нөхч миний ард гэрэл тусгай байж ах хэвээр биш үү? Тэ надад зүгээр хартаас нь хүч өгөх зүйл байсан биш үү гэдгийг ухаарсан цагаас хойш бүр ингээл би маань тавьж байгаа юм шиг амар гоё тайвширсан. Бид нөгөө нэг resisting нэг тийм чичирж дайрсан мэдрэмж арга барилаас юу ч бид нар ирдэггүй. Тэ? Мөнгө бол яг адилхан. Мөнгө бол ерөөсөө it's an energy shift байхгүй юу? Ерөөсөө энергийн солилцоо гэсэн. Бид нар мөнгийг хөөгд авах тусам мөнгө биднээс холдно. Гэтэл ерөөсөө өөртөө би мөнгийг хангалттай олж байдаг. Би баян хүн гэдэг тэр сэтгэлгийг өөртөө суулгачихсан. Тэр цагаас ахуулаад oh my gosh. Opportunities ерөөсөө цаанаасаа гарч ирнэ. Тэгэнгүүтээ чи өөрийнхөө боломжийг мэдэрсэн хүн чинь өмнө сэнэ мэдэрсэн хүн чинь үнэлэмжгүй юмд өөрийгөө өгөхгүй гэж хэлнэ. Тэгэнгүүт тухайн нөгөө чамайг гуйж байгаа хүмүүс чинь үнэлэмжээ өсгөнө. Тэгэнгүүт чинь нөгөө money гэдэг юм чинь ингээд орж ирнэ. So everything starts from this, you know.
бүх юм чинь би махан дотор биш зүгээр л ингээл яг бодол дотор л байгаа байхгүй. So I'm so glad. Yes, тийм болохоор би танартай яг өнөөдрийг юм гоё орон зай болгоё гэсэн. So that's awesome. Инга маань бас маш олон гоё зүйлүүдийг манифест хийгээд явж байгаа. How you going? За бүгдээрэнд нь нарийн төргий. Тэгээд энэ манифестийн гахалтай аялалны нэг том завинд нэг гэр бүл болоод бүгдээрээ дандаа сайн сайхан зүйлээ хуваалцаад тэгээд ингээд ер нь энэ зүйлээс миний хамгийн их олж авсан зүйл гэх юм бол тэгээд олж авлаа гэд бодоол байж л дахиад л ингээд нөгөө оюун санаа урган цэцгэлэн гэдэг шиг дахиад өө нэрээ юм байсан юм байна гэд бодол ингээд бодлоосаа ургаад ингээд сэтгэлээд тэгэд ингээ гоё жимстэй мод шиг том сагсаагаад явдаг нь хамгийн сайхан. Тэгээ хамгийн сүүлд миний ингээд их бодоод байгаа зүйл юм бол ер нь бас л яг л өөртөө ажиллаад бид нар нөгөө тэрч болохгүй байх, энэч болохгүй байх, тэнч болохгүй байх, тэрч болохгүй байх гэж ингээл ер нь бол эерэг байх майндсетээ өөрчлөх тухай л би ярихыг хүсэж байна л да. Яагаад тэгэхээр бид нар human instinct дээрээ гэх юм уу ингээд болохгүй бүтггүй зүйлүүд гарч ирдэг ууралгүй байдаг. Ямар ч та би бүр хоёрыг хурцыг асууж та ер нь ууралдаг уу? Тэгээ яг ингээд чимхэл өгдөг шүү. Инга надаас ингэх аюух асуунаа наадч. Юуст ингээд байнгын ингээд нэг юм те одоо нэг төөсгийгээр сумдаг нэг шиг ингээд байгаа нэг би боддог гэсэн аахгүй би. Хэмч нуурлалгүй яадаг ингээд би өөрийнхөө нөгөө байгаа сүрэг сэтгэл зүй орон гарan байгааг би тэгж зүвтгдэг байсан байх нь л те. Би сүүлийн үед яг мэдрээд байгаа. Эерэг байгаад тийм талархалтай сэтгэл зүй хандлагыг ингээд яг өглөөр гарна суулгах чонгод яг тэр өөрөө ингээд юм одоо гэрлэн бүрхүү шиг ингээд өөрийг хамгаалаад давхар ингээд даатрагийн сайн сайхан зүйлүүдийг ингээд татаад байгаа нь ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Одоо би бүр амар болсон одоо нэг тэдэн сард тийм ажилд орно гэж бодонгуудад бүр ингээд ороод бүр ингээд арайш таварсан болоод байна надаа гэж бодвол би яг ингээд 1 сард би бодчихсан байхгүй. За би одоо яг ингээд ийм ажилд орно гэлтэйсэн чинь 1 сар ингээд дуусах гэдэг ордгүй шүү. Тэгсэн чинь тэгэл 2 сарын 5-наас гэрээгээл ингээл орсон. Тэгэл за тэр нэг тийм идэвхтэй нөгөө орж иж юмыг мэдэрч иж барьж иж мэднэ гэдэг шиг тэгээд ямар юм болгон бидний бодсон шиг бас биш. Ястай л яг ингээд өөрийнхөө биеэ хуулж иж мэдрэх юм өндөл байгаа юм л та. Тэгээд биш юм байна гэдгийг мэднэ. Юу тохирох юм байна гэдгийг мэднэ. Тэгээд ингээ явж байгаад дараа нь би бас за тэр сар болохоос өмнө тийм нэг ажилд орё таагаад яг тэр сард дахиад орсон. Тэгээс одоо бүр тэрний дараагийнх нь бүр ингээд бүр апсайдаагүй ч ингээд ороод ирсэн. Бүр ингээд одоо бүр даварсан юм л болоод байна л та. Манифестийн хууль нэлнэ. Одоо чи болноо давраад байдаг шиг. Чи болно гэхгүй чамайг ерөөсөө чи очих газар очиагүй байна гэдгийг л харуулдаг юм байсан байхгүй юу. Тийм болохоор бид нар бас би та нартай аягүй сайн хэлдэг те бүгдээрээ нөгөө үгний сонголт хийж байна. Тэ нөгөө үг гэдэг чинь энергитэй байх шүү дээ. Тэ бүгдээрээ яах нөгөө ингэ даварсан юм л болоод байна. Oh my gosh арай л юм биш үү гэж ингэж бодох юм бол яг тэрэнд чинь дүүцгүй зүйл юм. За энд ирээд манифест зогсох хэрэгтэй байна, бэлэн биш байна гэж хүлээж авах гэсэн үг байгаа байхгүй тий. Тийм болохоор яг чиний хэлж байгаа чинь зүгээр чи нэг азтад бол биш. Хөдөлмөрлж байхад чаддгаа үзүүлж байхад тий яг тэр энергид тохирсон боломжууд нь don't limit yourself. Өөртөө битээ тэгж хязгаар. Тэгээд ер нь үгийн сонголт аягүй чухал шүү манайхаа. Үгийн сонголт. Хамгийн гоё нь болохоор ингэж өөртөө ажилласны үр дүнд хүрснээ бид нар хүртэх эрхийг өөртөө окей та би авьяа гэж бэж болж байгаа гэдгийг л хэлхийг хүсэж байгаа. Тэгээ хамгийн гоё нь тэр нөгөө талаас бас нэг хэлхийг хүссэн зүйл нь өмнөх хичээл чинь нөгөө бидний хичээл чинь нөгөө мөнгөний тухай байсан шүү дээ. Тэрэн дээр би бас аюу тийм чанга хатуу явдаг хүн байхгүй юу мөнгөний хувьд бүр багадаа хүмүүсийн өгсөн цагаан сарын мөнгө нь дараагийн цагаан сар ихэд байж идэг тийм уучаан. Гэхдээ би бас яг тань шиг нөгөө байдгүй гэж хэлдэггүй. Тэгээл ингээл
орж ирээл гэдэг ингээд ойр тойрныхондоо ч гэсэн ялангуяа бүр эмэгтэй хүмүүстэй тий яг санхүүгийн сахилбат гэдэг зүйлүүдийг би бүр байн хэлдэг. Тэгээд яг ийм өөрийн гэсэн одоо хадгаламжтай бай гэдгийг байн хэлдэг. Бас энэ ном бичиж байгаа. Яг тэр номондоо бол яг өөрийнхөө энэ санхүүгийн талаар болоод тэгээд одоо энэ яг Girls Guide гэдэг ном бичиж байгаа шүү. Тэгээд тэр маань их одоо оны 100 Монголд очиод би нээлттэй хийхээр төлөвлөд манифест хийж байгаа. Маш гоё мессеж. Төгсгөлийн хийчихв. Төгсгөлийн хийх дүмэрийг концепттэй. Of course. Тэгээд би бас нэг гоё юм зүйлийг хийх гэсэн юу гэхээр одоо ингээд анх бол бид нарт ингээд мэргэжлийн ажилдаа орон дэлхийн одоо өөр газар шүү дээ. Тэгнэ гэдэг бол Монголд бол одоо яхав дэх монголчуудтай юм чинь одоо дэлхийн өөр улсад ирчээд бас яг ингээд энэ тэнцүү ажиллана гэхэд бол нэг хол юм шиг санагддаг байсан бол одоо ингээд ажлын заруудыг одоо харахаар би нөгөө ингээд юм бүр хоргоос нь гэдэг шиг те ингээд энэ ямар гоё. Одоо чихэр долоох гээд ингээд хүлээж байгаа нөгөө шиний таанаас ингээд байгаа юм шиг тийм мэдрэмжүүд авдаг болсон байлээ. Тэгэхээр юмыг тийм хол гэж бодлогоогоор одоо өөрийгөө бас нэг тийм одоо тэр зүйлд хүрч болдошгүй гэж бодлогоогоор юм болгоныг юм боломжтой гэж харуул бас зүгээр юм билээ. Сая Тояко чи хэлсэн шиг энэ нэг одоо нэг дурын хийнээр нэг юм өөрийгөө ингээд даруулахгүй гэх юм уу, энерги хуглуулахгүй гэх юм уу, зоригоо нуруулахгүй тийм хэмжээний тийм хүчтэй байгаа бай. Really great. Yeah, really great. Ингээд манайтай ингээд 2 жил ингээд хамт явж байна л да. 2024 онд career coaching ингээд агсуулж ирсэн. Тэгээ би ч өөрөө айгүй objectively нөгөө шандраа ингээд хараад ингэж байгаа шүү дээ. Тэгээ ер нь яаж вэ? Тэгээ анхнаасаа гинт хүнтэй уулзахад ямар байсан. Тэгээд миний үгийг авдаг хүн байна. Авахгүй хүн байна. Би ташуурт нь бүгдээр ингээд ташуурдж байгаа. Ташуур авч जैन зарим нь ташуур аваад сайхан давхиж штэ. Тэгээ уралдаал тий хязгааргүй ингээд явж штэ ингээд шиг. Тэгээ одоо ингээд богийн манд бас байна энэ ороод ирсэн. Гэх мэтчлэн. Гэтэл ташууртад байхад хүртэл хөдөлгөөн хүмүүс байгаа тань. Тийм болохоор transformation бол үнэхээр possible. Тэгээ юм болгон цаг хугацаа бий болдог. Ингээд маань ч гэсэндээ oh my gosh гэдэг үе зөндөө байсан. Яг career coaching сууж байхад бол мэрэгчлэрээ би яаж чадлаа гэж юу гэдэг тэр бодол бол байсан. Гэтэл одоо ингээд тий 2-3 сар биш байхгүй юу чинь. 1 жил бараг 2 жилийн одоо ингээд хүч хөдөлмөр ингээд тууштай байдал байгаа дээ шүү. Тий энэ дараа хэдхэн 7 өдрийн өмнө oh my gosh би анх удаа англи хэл дээр ингээд сайн ингээд podcast conversation бичиж гараад ирлээ. It's my first experience. This is it. This is you've arrived. Yeah, so that's really good. Yeah, thanks my dear. Бүгдээрэнд нь өглөө өдөр орой минь төргий. Улаанбаатар хотоос оролцож байгаа. Миний үед гэх юм бол яг яагаад болсон бэ гэхээр бүр тамрагдгүй болохоор манай хүүхэд маань яг дөнгөж баг 2 сар гарантайсан баха анх удаа төрсөн. Тэгээд миний үед болохоор нөгөө нэг яг үндсэн маркетингаар ажилладаг. Тэгээд энэ жижигхэн энэ ажлаа яг үргэлжлүүлээд идэвхтэй хийх нэг хэрэгцээ одоо байна л да. Яагаад вэ гэхээр энэ өөрөө миний ажил, үндсэн миний бизнес аахгүй юу? Тэгэхээр энийг одоо би өөрөө бас байж аж оролцоотой байж аж явах хэрэгтэй учраас заашгүй одоо ажиллах. Тэгээд хүүхдийнхээ хажуугаар ажиллах хэрэгцээ гарсан. За тийм учраас яагаад би одоо хамарсан шалтгаан гэдэг юм бол яг энийг одоо ингэж хийн гэдэг одоо тийм сэтгэл зүй надад хэрэгтэй байсан учраас хамрагдсан. Тэгээд одоо манай хүүхэд нэг хүрсэн. Тэгээд ажиллаач хийлээ. Хүүхдээ ч өсөглөө. Тэгээд маш гоё амжилттай байгаа. Бас тэрийг хуваалцмаар байна. Одоо ингээл сараар өөр байгаа юм л да. Эхний нэг хэдэн сарууд дээр бол ингээд ажлын нэлээ ачаал өндөр. Тэгэл хүүхдээ харна ингээл ачаалууд нэлээх байгаад байгаа учраас бүхний яг ингээд миний хувьд юм бол нэг сараас ахуулаад 4 сар 5 сар хүртэлх байдал ингээл ийм сэтгэл зүйч гэсэндээ ер нь бол ингээл афан тавны яг иймэрхүү байдалтай байгаа байхгүй. Тэгэл тэр болгонд аль болох ингээл докторжуулаад тэмдэглэл хөтлөх за цаашлаад ингээд ажлуудаа системтэй хийх гэдэг ингээд айгүй очлоо ажлууд төлөвлөсний үр дүн дээр ажил тодорхой төвшөнд амжилттай яг эдгээр ажлууд хэвэн явж байгаа. Гэхдээ миний хувьд ажлын нөгөө цагийн хуваар бол 7 хоногт одоо юу гэдэг өдөрт нэг 4-5 цаг ажиллахад яг хэцүү болоод байгаа байхгүй. За одоо болохоор манай хүүхдийг нас урчиж байгаа болохоор би өдрийн 8 цагаар ажиллаж байгаа. Одоо гэхээр тодорхой ажлууд нэмэгдээд 8 цагаар ажиллаж байгаа учраас ажлуудаа нэмсэн учраас бол ингээд ажиллаж байгаа гэх жишээний. Тэгээд
Одоо яг энэ хөтөлбөрт хамрагдсанаас хойш хамгийн том гоё мөрөөдөл нь юм бол би 12 сард нэг аялье гэж бодоодсэн байхгүй. Нотлон болохоор хүүхэд жоохон байсан учраас арай амжихгүй байсан. Тэгэхээр энэ жил 12 сард бол Фукуока аялахаар тикет авцсан. Гэх жишээний. Тэгээд хажуугаар нь Туя коучийнхоо яг энэ manifestation 2026 програмынх нь рилсүүдийг эдит хийх ажил дээр бол манайх бас ажиллаад ингээ явж байгаа. Тэгэхээр ер нь бол айгүй гоё үр дүнгууд гарч байгаа. Зүгээр ажил иймэрхүү байна гэ өнгөц хэлж байгаа боловч тэр нөгөө нэг дараах тэр нэг ийм сэтгэл зүйн докторгүй байдлуудыг ингээд яг өөрийгөө таньж мэдээд тэрнийгээ яг өөрөө ажиллахад бол ингээд багш түтгэц болсон. Яг тэгэхээр би тэрийг хэрвээ таньж мдээгүй бол одоо энэ ч өөр айгүй бол асуудлууд гарч ирэх байхгүй. Тэгэхээр яг энэ бол айгүй тус болсон гэдгийг бол хэлмээр. Би айгүй сайн би ингээд өөрийнхөө маркетинг ажилтдаг юм аа. Одоо хүүхд маань айгүй жоохон би тэгээд балансаа ингээд олох гээд байж байгаа гэх юм. Бараг л эхний сешн дээр чи ингээд ярьжсэн айгүй тод санагдаж байна л та нар бас магадгүй санаж байгаа бах тий. Хүүхд нь айгүй жоохон штэ тэр чи хэдхэн сартай. Та нартай уусаа 2026 онд нөгөө entrepreneurship сэтгэлийг ингээд manifestation програм дээр нэмж заана гэсэн штэ тий. Тэрэн дээр бол яг энэ талаар ярих байхгүй. Яг тэгэхээр үнэхээр би CEO юм байна гэдгийг өөрөө CEO гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй яваадсан байхгүй. Тэгэл би яг энэ жил энэтхэг сууж байхдаа oh my gosh. Тэг хүмүүс надад асууштэ та нар чи юу гэдгийг гээл те чи яг заадгүй юу гэдгийг. Би яг заадгүй. Тэгтээ яг заана л та гэхдээ би ингээ ийм коучинг програм болдог хэдэн үнэтэй. Одоо 400 500 oh my gosh what the hell you're big deal гэд хүмүүс ингээ ярих нь yes гэд тэгээд ингээ яг нэг тиймэрхүү нэг тийм өөртөө орон зай өгчиж oh wow I'm at the CEO level очсон юм байна шүү дээ. Тийм учраас би Canva дээр пост хийгээд гүйцэтгэл хийгээ сууж байгаа. Ясгүй байна би чинь яг коучинг жинхэнэ трансформашн deliver хийх чинь миний ажил байна гэдгийг ингээд хааж хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Маркетингийн ажил чинь онлайн ажил шүү дээ. Бүрэн онлайнаар хийдэг ажил. Мэдээж нөгөө нэг клиентуудтайгаа уулзсан. Яагаад гадаадад амьдарч иж болтгүй. Арал дээр ингээд гоё байж амьдралтай чи яа болтгүй. Өвлөн нь ядаж арал дээр ингээд очиод хүүхдтэйгээ гоё ингээд цэвэр агаар байж л да. That could be your business. Тийм болохоор нэмаа маань бас яг тэрийг ингээд гоё дагаад ингээд гоё томоор мөрөөдөж байгаа. Та нар минь дотор ч гэсэндээ тий би өөрийнхөө бизнесийг хийх өөрийнхөө юм хийх гэсэн гэж хүсэл зорилготой байх юм бол seriously I think we should really start things in 2026. Yeah. Cool. Thanks Nima. Нэмэд нэг юм матгаас өвлгөө хэлчихв. Таны яриаг тасалчлаа. Тэгээд одоо яг нэг жил хамрагдаад миний одоо бодсон нэг бодол нь юу вэ гэхээр ерөөсөө энэ багшийн яриад байгаа ч юм уу энэ зүйлийг хідүүлээ. За хідүүлээ гэхин цаашаа зүгээр миний хувьд бол ингээд нэг жил яваа сувчдаг зүйл биш юм байна гэдгийг л амар сайн ойлгосон. Одоо би ингээд одоо 100% явах аялын би нэг дөнгөж 25% ч юм уу явж байгаа байхгүй юу. Тэгэхээр дараагийн жилд ч гэсэндээ ахаад ингээд хөтөлбөртөө магадгүй хамрагдаад явах юм бол миний хувьд ч гэсэндээ нэг юм одоо улирал болгоно нэг уулзалт хийх чинь за магадгүй дараа сар болгож гэдэг юм уу тийм ингээд нэг юм ингээд багаараа нэг юм сурч байгаа мэдрэмж аюул тийм байна. Тэгэхгүй нуу ганцаараа нэг онлайн хичээл ч юм уу нэг юм үзээд тахаар за гэдэг ингээд залхуур мэдрэмж ч юм уу төрдөг. Гэтэл ингээд багаараа яваад тахаар аюул тийм нэг юм хамтдаа байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм байна гэж бодсон. Тэгээд цаашлаад одоо яг ингээд энэ агуулгуудыг бол ингээд ерөөсөө нэг жил үзээд орхидог зүйл биш юм байна. Та одоо 10 жил 20 жил ярьдаг шүү дээ. Тэндээ миний хувьд ч гэсэн одоо ингээд энэ бол зүгээр ингээд амтлагаа л байна. Одоо энэс цаашаа ингээд дахиад судлах, ахаал одоо юу гэдэг нэг 20,000-ын бэлтгэл хийдэг байсан бол энийг 30 болгох, цаашлаад 40 болгох. За цаашлаад одоо өөр яг ингээд сурах зүйл юу байна гэдэг тавтаад явах зүйл юм байна гэдгийг бол айгүй сайн ухаарсан. Амар жаргал маань та нартай подкастаараа энэ талаар бол маш бодтой ярьж өгсөн баг. Та нар минь амар жаргалын маань манифест подкастыг хэрвээ сонссон байх юм бол үнэхээр үрийн л тарьсан. Тийм болохоор бас айгүй гоё мессеж байлаа юм аа. Yes, it's really important. Yeah. За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ програм энэ жилийн турш ингээ хамтдаа байгаа ангийнхандаа олон багштай баярлалаа. Тэгээд зөвөр өөрийнхөө ингээд энэ жилийн хугацаанд олж авсан жижигхэн зүйлээс талархалтай хэсгийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм аа. Тэгээд 3 шар маань надад жолоо барих татлах айгүй хийж өгсөн байхгүй 5-7 хоног 7 хоног болгоно надад ирж 2 цаг барьж өгсөн. Тэгээд нэг удаа ирэхдээ тэмдэглэлийн дэвтрээ аваад ирсэн байсан. Багшаа нартаа би ийм их юм бичсэн шүү дээ. Амар хөөрхөн заяа. Manifestation програмаас ийм их юм бичсэн гэдэг. Yes. Yes, over to you.
Тэгээд эхний хоёр өртөө болохоор нөгөө өөрийгөө дүгнээд өөртөөгөө ингээд ойлголцоод өөрийгөө ерөөхдөө таних тийм хоёр өртөө байсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бол ерөөхдөө миний хувьд нэлээд сайн өөрчлөлт гараад за би чинь ингэсэн юм байна, ийм дээр алдсан юм байна, ингэж онсон юм байна гэд ерөөхдөө нэлээд яг мэдээд авч ирсэн. Тэгээд яг 3 дахь өртөл рүү орно уучлалтын өртөө байгаа шүү дээ. Тэгээд би анх удаа тэр уучлалтын тэр бясалгыг хийж явсан чинь миний зөвөр тэр бясалгал яг хийсэн чинь ингээд амар санаад ороогүй хүн гарч ирсэн байхгүй. Тэгээд би яар сони юм бэ? Би одоо ийм юмнаас болоод ингэж харах авсан болов гэд. Яг тухайн үедээ бол яг тэрэн дээр айгүй нэлээд гатсан. Ерөөхдөө нэлээд удаан гацалтай явжсэн. Тэгээд яаж исэн чи азар харин нөгөө багштайгаа уулзахаар болоод тэгээд ярьж өглөө багштаа ингээд багшаа ийм амьдрал ингээд болсон гэсэн чинь багш надад "Хөөе чи тэг бичиж гин үү" гэл тэгсэн чинь эхний хоёр өртөн дээр айгүй сайн бичсэн 3 дахьаас хойш таг болсон байгаа. Тэгээд нөгөө ороод ирсэн чигээс айцтай болцсон. Яагаад тийм хүн биний санаанд ороод ирвэ гэдгээс айгаад багштай уулзснаас хойш юусоо тэмдэглээ эргээ буцаад айгүй иш хүчтэй хөтлөө хэлсэн. Тэгээд өдөр болгон бичээд тэгээд тэрнээс ерөөхдөө миний амьдралд айгүй одоо өөрчлөлт олон амжилттай зүйлүүд нэлээд гарч ирсэн байгаа. Тэгээд хоёр дахь хичээл дээр болохоор нөгөө багшийн тэр заасан хичээлээс хамгийн гол шүүрж авсан одоо хэсэг нь болохоор boundary үүсгэж сураа гэдээ ярьжсэн шүү дээ багш. Би тэрийг яг за ингээ өөртөө таалагдахгүй болохгүй байгаа. Тэгээ одоо сэтгэл санаа нийлэхгүй юм бол за явуулаад сурчаа гэх. Тэрэн дээр бол айгүй фокуслаад сурсан. 3 дахь хичээл дээр их дэлхий та нарыг одоо байнга сонсч байдгийг шүү. Та нар тэрийг мэдж байгаа юу гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чи өмнө нь болохоор яг бичиж байхдаа их дэлхий минь гэж бичээгүй одоо хинтэйч зориулж югаач бичээд байгаа юм мэдэхгүй. Ямар ч гэсэн талархаж байна баярлалаа л гэж бичээд байсан байгаа. Өмнөх юмнууд уншсан чи. Одоо болохоор яг за их дэлхий минь тань талархаж байна шүү те. Ингээд жижигхэн жисэн юм дээр ингээ өглөө босоод ийм гоё өглөө өрсөнд баярлж байна. Ийм цагийг гаргаж байгаа баярлж ингээд нэг жижигхэн зөвлөлөөр ч гэсэн ингээд айгу талхалтай байгаа сурч байна. Тэгээд бас нэг аяллаа туршид болохоор би энэ дээрээ нөгөө шал өөр мэргэжлэр сурсан баггүй юу? Ерөөхдөө Монголдхоос шал өөрөөр. Тэгээд тэр сургуультай явж байхдаа би эхний дадлага хийгээд тэгээ хоёр дахь дадлага хийгээд сурч байхдаа би тэр дадлага хийсэн газраас ажилд орох оффер аваад тэгээ би яг тэр оффер авахтаа болохоор би өөртөө амар итгэлгүй байсан. Яг үнэндээ ягаад нөгөө нэг хүмүүсийн хэлдгэр хэлэндээ айгүй өөртөө итгэх байхгүй. Тэгээд надаас интервью авах гэх. Тэгээ уцаар ярина гэхээр бас хэрэндээ л хөөрхөн бэлдээл тэр чинь ямар асуулт яад юм бол ийм бол тэгжээд нөгөөдгөө харж байгаа баг уцаар ярьсан. Нэг үтсэн чи баруун 30 минут нөгөө үнтэйгээ яриа. Тэгээд чамд эргээ хариу хэлнэ шүү гэсэн чинь тэгээд ямарчсан ажилтаа болоод эндээ ажилд орсон. Тэгээд дадлагад өнгөж хийгээ эхэлжсэн чинь маань биш чи одоо тэгээд наадхандаа яваад тэгээ ажил мажиг болох юм уу гэж. За зүгээрээ чи намайг харж би дадлага хийгээл ажилтаа болчихно гэж хэлсэн чинь яг тэгээ ажил болцсон. Тэгээ одоо яг тэрнийхээ дагуу ажиллаа хийгээ явж байна. So good. Одоо ерөөдөө юу бичээд манифест хийнэ гэдгийг яагаад чухал вэ гэдгийг л ер нь айгүй их ойлгож авлаа сүүлийн үед. Тийм зүгээр бодох чинь нэг өөр бичээд манифест хийгээд бясалгалаа хийнэ гэдэг чинь бол яг бодит үр дүнг авчиртай юм байна шүү л гэдгээ бойл. Манай найз одоо энд сууж байгаа л ах одоо нам сонсож байгаа хаа. Би тэгээд найздаа бас баярлалаа гэж хэлэх гэсэн. Яагаад гэвэл намайг энэ тантай ингээ холдох бүрийг тэр найз маань надад тавьчихсан баггүй ингээ тийм. Ингээд чи ингээ манифест гэдэг нь чүү инээд тэргээ таны тэр нөгөө саммитинг мэдгийг надад явуулаад тэгээд тэрнээсээ холбогдоод ингээл яваал ингээд таныг олж авсан даа баяртай байна. So good. Ойнод суугаад бичнэ гэдэг чинь за энэ юм чинь нүүр тулдагтай байна гэж жоохон аимшигтай байгаа шүү дээ. Тэнгүүч цуцчих чаа. Өөрийгөө битгий болцоорой манайхаа. Өөрийгөө битгий болоорой. Окей. Манай нөхрөд бас жоохон итгэл үнэмшлгүй байх юм бол миний хайр наад итгэл үнэмшлгүй байдлаа чи нааш битэн алдуулах гэдэг. Чи надад цааш наваад өөртөө байлгаж чи just give me some time гэдэг мессеж бид нар өгч авсан шүү. Заяа. Тэгээ boundary-тай байж бид нар өөрийнхөө амьдрнаа. Тэгээ boundary-тай байж. Тэнгүүчэнд ерөөсөө community ямар чухал вэ гэдэг юм гарч ирж шүү дээ. Community. Дандаа нэг найгийн хийсэн negative яриатай нэгнтэйгээ нэг юм яасан нэг team community дотор явах юм бол өчгүй байхгүй юу? Окей. Тийм болохоор гоё найзартай байх юм бол гоё найз байхгүй байх юм бол шинэ гоё найзтай болно. Тэгээд
айгүй эрт энэ гоё манифестыг олж аваад тантай уулзсандаа амар талархалтай байна. Ус саяны нэм маань бас хэллээ шүү дээ. Тэ энэ бол ингээд нэг жил сураад дуустдаг юм биш ээ. Энд чинь бүхий л амьдралын туршлагаа бид нар хэрэгжүүлж явах юм бол жинхэнэ үр дүнгийн амьдрал дээр үзэж одоо нөгөө тэ сэтгэлийн амар амгаланд амьдрах юм байна гэдгийг ойлгоод авсан да. Amazing. Yes. Амьдралын туршил Баярлалаа, баярлалаа. Thanks my dear. Okay. За баярлалаа. Анх удаа сэтгэл хэлэгчэндээ би Японоос оролцож байгаа юм. Өмнө нөгөө гомбсонтэйгээ хамт бид нар нөгөө бяцлал энэ төр хийгээд айгу гоё байсан шүү. За яг би зөвөр бүгдээ бус түнээ үнэлээд яг товчхон ярьчих. Тэгээ би нөгөө 3 миний зүйл манифест хийсэн баггүй юу? Анх ингээд хичээл эхэлж хахад тэгээ нэг нь болохоор ажлаас болно. Тэгээ хоёр дахь нь болохоор хүүхдтэй болно. Тэгээ яг гурав дахь нь өөрийгөө хайрлан гээд тэгээ одоогоор бол эндээс хамгийн их одоо өөрийгөө олж авсан юм бол өөрийгөө хайрлах юм болоо. Тэгээ би нөгөө дунд нь нөгөө багшаас бас асуусан ажлаас хөлмөр байгаа мөртлөө хүүхдтэй болохоор тэгээд хоёр өөр зорилго ингээд тэрсэлтэй дээ одоо би яах вэ гэдгсэн чинь багш маань ингээд зөвлөсөн одоо ер нь бол бид нар чинь нөгөөсөө цалин авч байгаа тий амьдрахгүй болохгүй учраас одоо энэ компани дээр бас олон жил ажилласан юм чинь энэ компани дээр декрет авсан нарийн дээр юм биш үү гэд багшийнхаа үгэнд ороо тэгээд декрет авахын тулд одоо энэ компанид ингээд ажиллаж байгаа зам чанарын хувьд бол нэг яг ичимхий ч юм уу өөрийгөө ингээд дандаа хойш суудаг анги нийтийн оролцоонд ер нь их оролцдоггүй хүүхдээсээ тэгээд бэжсэн чинь харин саяхан нөгөө одоо яг ойр дотны хүмүүстэй юм ярил л та тэгсэн чинь манай нөгөө ажилт манай компанид Япон компани ганцаараа Монголд гоё ер ганц гадаад гэсэн үг. Тэгсэн чинь сайн нэг айгүй гоё мэдээ чинь эхэндээ би жоохон дургу гэлээж аваад өөртөө жоохон өөрийгөө зэмлээд миний одоо Япон хэл чинь би одоо чадах юм уу гэдгсэн чинь нөгөө манай компани одоо том дарганаас одоо ажилчдын холбооны гол төлөөлөгчийн нэг нь болоод өгөөч гэдэг санал ирээд Oh, that's awesome. харин тийм амар гоё тэгээд өмнө нь бол нөгөө нэг 4-5 хүнтэй л юм ярьдагс одоо нөгөө нэг ажил хамаагүй хүмүүстэй юм ирээд ингээд яриад эхэлсэн чинь би нөгөө өөрийгөө амар тутам өлтөй байсан гэдэг гараад тэгээд багштай ингээд ийм гоё сургууль гэж өөрийгөө олоход туссан нэг аяа баярлж гин гэж хэлчихсэн юм аа. Тэгээд хүүхдтэй болох юм алгүй л бас ямарчсан үргэлж байгаа. Одоо жоохон цаг хугацаа зарцуулах байх. Гэхдээ одоо ч гэсэн компаниудаа ч гэсэн сайн ажиллаж болох юм байна гэдэг бас нэг одоо байгаа өөртөө байгаа юм анзаарах хэрэгтэй юм байна шүү гэдэг бас нэг тэр бодлогыг маань багш маа сануулж өгсөнд маш их баярлж байна гэж хэлсэн. Тэгээд дараа жилийн сургалтандаа бас суун. Тэгээ манай найз бас орохоор болсон. Amazing. Yes, ямар хөөх юм бэ. Үнэхээр яг менежерийн бусны дараа яг ажлын байгууллага ер нь өөрөө харж эхэлдэг юм. Арай нэг тийм миний байгууллага гэдэг үүднээс харж эхэлдэг юм байлээ. Нөгөө менежер болоод нөгөө өөрийн хариуцлага өндөрийгөө бодоод тийм нөгөө дараа нартай яг нэг өрөөндгээд ороод ирнэ чи яг тэр дараа нарын асуудлыг ойлгоод байгууллагын асуудлыг яг ингэж ойлгоод ирэхээр арай өөр байдлаар ханддаг юм байлээ л дээ. Тийм болохоор бид нар нөгөө заримдаа ажилдаа дургу гэж тэгээд байдаг тий би түрүүх юм бас хэлчихсэн тий ажилдаа дургу гэтэл бид нар нэг тийм арга барил сэтгэл зүгээ ингэж өөрчилж юм бол бүх юм арай өөрчлөлтөг тий дээрээс нь бид нар бас аягүй ядарсан байх юм бол ямар ч ажил байсан дургу хийн шүү дээ ядарсан байх юм бол аягүй ядар ажил дураад ядарсан байх юм бол тий за тийм болохоор нөгөө ажилдаа ингэж жоохон burnout хийгээд болол тэрийг бас аягүй жоохон нээлттэй нөгөө удирдлагуудтайгаа ярьж байгаа. Жоохон амрах орон зай өөртөө өгж байгаа юм хэрэгтэй. Дээрээс нь шинэ ажил солонгууд бүх юм өөрчлөгдөж чинь эсвэл гадаад явчихвал бүх юм өөрчлөгдөж чинь гэдэг нэг тийм буруу бодлоо гэдэг чинь тэрнээсээ жоохон тий гарч хаттай тий. Тэгээ дээрээс нь жирэмсэн болж байгаа бол oh my gosh энэ дээр бол би нэр үнэхээр хэлэх юм айгүйх байна. Миний эргэн тойронд ямар олон хүмүүс жирэмсэн болох гээд хичээж байна гэж бодож чинь зөндөө олон юм заяа. Тэг хүн болгоныг ингэж харахаар жирэмсэн болох тэр бие организмын бүрдлийг ерөөсөө өөртөө бий болохгүй байна. Хэдих юмд контролд бол хэдих ачаалал өөртөө бий болгоол маш их хэмжээгээр стресстэй ингэж байгаа байхгүй юу. Тэнгүүд чинь нөгөө ихтэлхийг бид нэр сонсож байгаа шүү дээ. Тэгээ хүүхэд манифест хийнэ гэдэг чинь би эмэгтэй хүний хувьд хамгийн том, хамгийн хэцүү, хамгийн цогц manifestation байгаа байхгүй юу хүмүүстээ. Тэ
эрүүл оюун санаатай, ухамсартай, гартай хөлтэй, сормостой хүн бүтээн гэдэг чинь хамгийн том урлагийн бүтээл байна. Энэ нөгөө нэг бие гэдэг юм чинь бэлэн биш. Нөгөө стресстэй. Тэр чинь ил шүү. Толгой дотор сөрөг бодолтой ийм байх юм бол за ийм бид хүүхэд өгөх арай болог байна. Энэ одоо стресстэй яваад за арай болог юм шиг. Би дотор очих юм бол би л өөрөө ядраа шүү дээ. Энд нөгөө стресс надад мэдэгдэх гэдэг шүү дээ. Гэт бодоод хүүхэд биднээс иртүү гэж байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс тэгж байгаа юм да би одоо тэгээд аймаг ачлалтай юм чинь стрессгүй би яаж хүүхдээ болох юм гэж бодож байгаа. Та нар намайг хүүхдээ нөритаг олж авч ирсэн тэр мөчийг бодлоо. Бүтэн цагийн PwC менежерийн ажилтай заяа. Тэр үед чинь PwC стажинхэн ажилттай 300-300-аар халж исэн. Хамгийн том скандалд орсон. Тэ? Тэнгуү чин тэр халаах conversation бүгдээрэнд нь би оролцож байгаа. My goodness. За коучинг явж исэн, manifestation coach явж исэн, career coaching явж исэн. Тэр чинь plus 1 шүү дээ. Тэгээ plus ажил. Тэнгуү чинь би 2-2 ажилтай, 2 настай, 2.5 настай хүүтэй. Тэгээ хүүгээ хөхүүлсэн хэвээрээ. Тэнгуү чинь энэ бие махбодон дээр байгаа ачааллыг зүгээр ингээд бодоод үзэх юм бол ачаалал бол агуу их. Гэхдээ стресс гэдэг юм байхгүй. Аюу бага. Ухамсартай байдлаар ачааллаа гадагшлуулж ачааллаа стресс болохгүй л байх аргалыг аймагсаа барьжсэн байна. So good luck my dear. Okay. Канад улсаас орж ирж байгаа. За одоо энэ өглөөний 6 цаг 6 минут болж байна. За би ерөнхийдөө миний хийх ярихнуудаа сая ингээд хүмүүсүүдийг ярьж байгаагаар бичээд авлаа. За шууд яриа. За энэ удаа миний биелсэн хамгийн том 3 мөрөөдлөө бичсэн байна. За нэг нь болохоор мэргэжлийн ажлууд хийж үзсэн. Одоо хийж байгаа part timer graphic design. За тогтвортой орлогод маш их хүсдэг байсан. Тогтвортой орлого олж байгаа. Одоо орлого бол байнга орж ирж байгаа. За тэгээд хамгийн том мөрөөдөл нь болохоор би энийг мөрөөдчихсэн гэдэг бол мартцсан байлээ. Биелснийхэн дараа сансан. Тэгээд тэрийг ингээд 6 бэлтцэн төрөд ирсэн. За энэ гэр бүлийнхээ зургийг Торонто гэдэг үгээр бичсэн байгаа. Торонто улсад одоо манай гэр бүлэрээ ирсэн байгаа гэдэг зүгээр хайп скетч зурсан. Би 2019 оны 8 сар зурж ирсэн юм. Тэгэхээр чи одоо 25 он гэхээр 6 жилийн дараа билсэн байна. Гэр бүлээрээ Канадад гэдэг нь одоо би айлаас хоёрдохнаа эхэртэйгаа эхэр маань 2 хүүхэдтэйгаа нөхөртэйгаа би хүүхэдтэйгаа нөхөртэйгаа ээж маань аав маань ингээ бүгдээрээ энэ удаа Канадад ирээд яг энэ зон аав маань хамгийн сүүлд ирээд тэгээд ингээ амарч жагаад явсан. Тэгээд яг аав ирсэн дараа л юу илээ би чинь энийг бодож ирсэн шүү дээ бодоод тэгээд шууд нэг скетч хаан дэвтрийг хадгалдаг гэсэн. Тэгээд гаргаж ирээд тэгээ харсан чинь харин яг биелсэн байлээ. Энэ 3 том мөрөөдөл маань энэ жил бол биелсэн. Яг юу энэ манифестийнхаа хичээлээр сурсан бэ гэдгийг бас цуурлаад бичсэн. Тэгээ би болохоор юу хийх вэ, яах вэ гэдгийг ерөөсөө анх бол ерөөсөө мэдэхгүйсэн. Ямар сандаа багш руу бүгдийг суулжчихсан. Надад ингээд 4-5 би ингээд хиймээр байгаа юм байна. Энэ 5-аасаа би ядаж тогтвортой орлого олдмо. Яг хамгийн нэг stable орлоготой болох амьдралын яг тэр хамгийн чухал байгаа гэсэн struggle хийжсэн юм маань. Тэгээ нэг олж чадсан. Юу хийх вэ, яах вэ гэдэг асуултуудаа олж чадсан. Тэгээд нэг юм яах ерөөсөө хэрэггүй маань бүгд ирэх ёстой үедээ ирдэг юм байна гэдгийг бол ойлгосон. Би manifestation class-аа яг бүгдийг яг өөрөө нөгөө багшийн YouTube-ыг үзэж байгаад олж авсан. Тэгээд яг олж авлаа, суулаа, summit-ыг олж авлаа, суулаа, ажилд орлоо гэдэг. Ерөөсөө бүх юм болох ёстой үедээ бодоод явдаг юм билээ. Тэгээд ерөөсөө яарах хэрэггүй. Багшийн хэлдэг шиг бүл рүүгээ яараг юм бод юундаа яадаг юм бэ гэдэг шиг юм бол яг ойлгоод явж байгаа. Тэгээд бас яг сонсох юмудаа яг сонсох үедээ бас сонсож авдаг юм билээ. Жишээлбэл би summit-аас нэг юм аягуулсан ойлгож авсан байхгүй нэг ингэж хэлж ирсэн. Цалин аваад хүний доор ажиллаж байхдаа хүнээс ингээ юм сурж аваад тэгээд дараа нь өөрийнхөө бизнесийг босгоно гэдэг нэг тийм summit дээр тэрийг аягүй сонссон маань одоо аягүй надад ингээд үлдээд байгаа байхгүй. Одоо би ингээ график дизайнераар ажиллаж байгаа гэдэг маань ерөнхийдөө энэ маркетингийн ажлуудыг хийж байгаа. Тэгээд ерөнхийдөө Канадад яг яаж явж байгаа бизнес жижиг бизнесүүд тогтмож яг яаж дэмжиж байгаа вэ гэдэг яг энэ үе дээр байгаа байхгүй. Тэгэхээр би эндээс талан аванга юмудаа сурж байгаа дараас айгу талархаад ингээд байж байгаа. Бас зарим ойлгосон юм маань бидний хүсэж байгаа юм маань мэргэжлэрээ ажилд орох гэдэг нь би бас яг хүсээд байгаа мөхөр үгүй юм байлээ. Айгүйх сонсоодсэн болохоор хүсээд байсан мөлий. Тэгэхээр би бол мэргэжлэрээ ажилд орох миний хувьд болохоор миний зорилготой хүрэхин зүгээр эхний степ юм байдэ гэдгийг ойлгосон. Тэгээ миний дараагийн зорилго болохоор одоо өөрийнхөө хувийн бизнесийг хийгээд одоо cleaning service-ийг явж байгаа. Тэгээ энийг бол одоо бага хөгжүүлээд хөгжүүлэх явцдаа би давхар part time ажилласаа суралцаад тэрийг ингээд нэгээр ингээд өөрийнхөө компанид
ингээ хэрэгжүүлээд явж байгаа. За ингээд дараагийнхаа би яг мөрөөдлийг бас ингээд тунхаглаад хилээд авчиг гэж бодож байна. Yes. Тэгээ бас тэгээд юмаа бичин тэмдэглэн гэдэг чинь бас нэг мөрөөдлөө ингээд тунхаглаж ин гэснээс гадна бас ингээд зураг зурах гэдэг чинь бас миний айгуух тийм мөрөөдлөө дууддаг байсныг хэрэгсэл хэлсэн байлээ. Тэгээд тэрийг би мартсан. Тэгээд айгуух мөнгө олох гэдэг юм дээр төвлөрөөд айгуух өөрийнхөө хийх дуртай мартсан байсан байлээ. Тэгээ одоо би эргээд зураг зурхыг айгуух хүсэж байгаа. Тэгээд зураг зурх гэдэг чинь яг юм дээр яг нэг гоё зурдаг гэдэг дээр биш аахгүй. За тэгээ миний сүйд хэлж байгаа юмуд нь болохоор би энэ Summit, Odyssey метод одоо энэ болж байгаа бүх live section-уудтай болох ёстой үед нь яг суугаад явдаг. Тэгээ энэ болгон маань яг нэг ташуур болж байдаг. Яг Summit дээр суулаа ч юм уу, метод дээр суулаа ч юм уу, тэр бодноос би яг нэг юм сураад ингээд хөдөлгөөр ингээд болоо явдаг. Эднээс бүгд айгүй хэрэг болж байгаа. Тэрнээс ганц одоо manifestation хичээлдээ суугаад тэрэндээ хөдөлгөөр ингээд ташуур аваад явна гэж байхгүй мөлий. Дандаа юм нэг хөдөлгөөр бол хэрэг болдгийн мэдээ. Тэр бол нэг цогцоор нүгж байгаа багштай баярлалаа. Зүгээр ингээд хайчаагууд нь баярлалаа. Ингээд тэр болгон ч маш их хэрэг болж байгаа шүү гэж хэлэх гэсэн юм аа. Өглөөний 4 цагаас босоод тэгээ 4:30 их хичээлдээ суугаад тэг чинь ээж хүн штэ амьдрал үргэлжлэн бид нар удажил болно тий. Тийм болохоор бидний өдөр болон хийж байгаа юм чинь сонголт байна. Тэр чигээрээ сонгол. Зүгээр л чи босгоо ундах уу? Тий бичхүү бодох уу? Бяслах уу? Сандрах уу? Тий амьсгал гүнзгий амьсгах уу? Ураа илэрхийлэх үү? Тий уцаа авах уу? Хүүхдүүдтэйгээ одоо цагтаа байх. Бүх юм чинь өдөр болгон сонголоо. Community ямар хүчрхэг вэ гэдгийг би өөрөө мэдэж байсан боловч би ийм хүчрхэг байна гэдгийг бол бүр үнэхээр seriously би яг энэ коучинг энэ хоёр коучинг програмаа дагуулж авч байгаа л яг мэдэрч байна. Тийм болохоор би одоо юу гэж manifest хийж байна гэхээр oh my gosh just imagine дараа жилүүдэд тэ ингээд юу нэ том ус болгоны хотонгол ингээд очингууд миний community ингээд байж идэг хамтдаа ингээд гоё ингэж баярлдаг хамтдаа ингээд нэг нэгнтэйгээ яг ингэж амьдаар гоё ингэж хуваалцдаг зүгээр онлайн платформ дээр онлайнаар ганцаар ингээд явж идэг гоо. So it's happening. Yeah, it's really happening. So баярлаа. Тэгээ дээрээс нь хэд байгаа бүх юмд маань оролцож байгаа бас баярлаа. Яагаад вэ гэхээр энэ чинь сонголт шүү дээ. Та нарт нээлттэй шаналт маань нээлттэй гэж яхаа та нар за би програмд нь явж байгаа чинь цуха болчих л болно шүү дээ болно. Гэхдээ та нар уусаа мэдж байгаа миний бүх юм бичигдээд дараа нь нөхөж үзэх боломжтой байдаг. Бүтгүүлсэн байхад л та нар тэрийг дахиад нөхөд үздэг. Нөхөд үзэх болгонд л шинэ юм ингээд сурч байгаа ч гэдэг. So that's really good. Yes. Юу хийх үү гэдгийг ингээд хэдхэн сарын дотор ингээд гаргаал аавна гэдэг чинь ямар гайхамшиг тийм үстэй. Тэнгүүч нэ дараа жилийн нөгөө нэг замнал чинь ингээд нээлттэй болчихж байгаа байхгүй. So really great. Би Мельбурнээс оролцож байгаа. Тэгээ би яг community-ийн хамгийн отгон гишүүн нь хаа. Би Oh my gosh. Хэдэн настай гинэ? Хартай. Оо ямар хөөрхөн юм бэ? Чи надад амар хөөрхөн имэйл явуулсан байсан шүү дээ тий. Яс. Намаас сурч байгаа, сэтгэл зүйчээр сурч байгаа. Yes. Okay, so good. Yeah. За би тэгээд Мельбурнд ирээд яг 2 жил болж байгаа. Тэгээ яг сурах гад ирсэн. Ганцаараа яг гэрээсээ 18 таа гэрээсээ гараад тэгээд яг Австралид ирээд одоо сурч байгаа. Би дээр 2 ахтай. Тэгээд би нөгөө айлын баг ганц охин амар эрхлүүлж өсгсөн намайг тэгээд яг аавынхаа бүр ганц амин тэгээд яг 10 дугаар ангид ороод гадагшаа явц сурыг гэж шийдсэн чинь манай гэрийнхэн бүгдээр намайг зөвшөөрөөгүй. Манай том ах надад уг нь яг ганцаараа намайг гадагшаа явц сурах уу гэж хэлчихсэн аахгүй. Тэгээд би гадагшаа явц сурыг гэдгсэн чинь манай гэрийнхэн бүгдээрээ зөвшөөрөөгүй эсэргүүцээд тэгээд хамгийн сүүлд нь манай гэрийнхэн за охиныхоо тэгээ хувь заяагаар тий ингэж тоглоод явах уу тэгэхээр явуулах хэрэгтэй байна гэж явуулсан. Тэгээд намайг яг явахын өмнөхөн яг өмнөх зун нь манай аав өөдөлөд тэгээд яг манай аав яг өөдөлхөд яг надад амар хүнд цохилт болж исэн. Бүрэн процесс хийж чадахгүй байсараад яг ганцаараа гадаад ирсэн. Яг сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд цохилт нь байсан. Үргэлж нөгөө ирээдүйгээс амар айдаг. Тэгээ өнгөрсөндөө амар их шаналдаг. Бас аавыгаа айгүйх буруутгах чийсэн. Амар их хайраар тэгэж өсгчүүд яа гинт ингэж явчваа гэдэг тийм. Яг л нэг таны ярьдаг шиг юм нэг шуурган дунд л ерөөсөн ингээд хаашаа явахаа мэдэхгүй ингээд төөрөл яваадсан. Яг тэгэж явж байгаад YouTube дээр таны нөгөө нэг manifestation-ы бичлэгийг үзээд
Тэгээд яг би ингээл яг дотроо бодож ирсэн аахгүй. Намайг яг энэ шуурлагнаас л яг нэг гаргаад өгчих, намайг чиглүүлээд өгчих, надад нэг юм гэрэл хасаагаад өгчих хүн гараад ирдэг болоосэй гэд яг бодож явж байхдаа яг таны бичлэгийг үзсэн. Тэгээд яг би энд ирчээд нөгөө юу кофе шопт бариста гэдэг байсан. Тэгээ яг мөнгө цуглуулсан байж таарад тэгээд таны програмд орсон. Тийм яг ингээд нэг 3 зүйл яг үнэхээр яг манифест хийсэн. Би бас өөрөө яг энэ програмд орохоос өмнө бас өөрөө яг бясалгал хийдэг, тэгээд тэмдэглэл хөтэлдэг байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг энд ирснээс хойш ингээд амар их сэтгэл зүйн тэр дарамтан дотроо хийгээд тэр бясалгалаа хийгээд байгаа ч ирсэн ингээд тэмдэглэл бичээд байгаа ч гэсэн ерөөсөө тэрнээсээ гарч чадахгүй, ерөөсөө ямар ч чиглүүлэг байхгүй, зөв чиг байхгүй, хаашаа явахаа мэдэхгүй нэг юм хөлгөө далаад живцэн юм шиг яг тийм мэдрэмжтэй. Тэгээд яг таны энэ програмд ороод би чинь яг энэ далай дунд живээд яваад ах хэвээр биш. Яг серфинг хийгээд энэ давлгаан дунд те ингэж серфинг сурах хэвээр байна гэдгийг яг ойлгосон. Тэгээд бас би өөрөө аялах амар том мөрөөдөлтэй. Яг дэлхийгээр аялдаг хүн болно гэж айгүйх манифест хийж айгүйх мөрөөддөг. Яг тэр мөрөөдлийнхаа дагуу өнгөрсөн жилд бас яг 2 сар ганцаараа Австралид аялж үзсэн. Ганцаараа. Тэгээ би нөгөө New South Wales-ийн яг бүр юм хөдөө газар бүр ингээд бүр Сиднейгээс бүр 300 км-ийн зайтай хөдөө газар юм 2 Канада, Gloucester гэдэг 2 газар юм одоо аялангаа тэгээ волонтер хийдэг тийм програмд оролцоо. Тэгээ 2 сар аялсан. Тэгээд бас Таиланд руу яг ээжтэйгээ би Австралиас Таиланд руу нисээд манай ээж Монголоос Таиланд руу нисээд тэгээ манай эмээг тэгээ манай дүүг дагуулад тэгээ дөрвөл аялсан. Манай эмээ одоо 80 гарсан. Тэгээд яг my gosh, what an adventurous family. Надтай уулзсан гээд Таиландд хүрээд ирсэн бүр. Тэгээд тэгээ бас би сая 100 Монгол руу явчаад ирсэн. 1 сар гаруй Монголд байсан. Яг ирснээсээ хойш сар 1 жил хагасын дараа Монгол руу очиод тэгээд гэрийнхэнтэйгээ уулзаад аюу гоё зуны өнгөрөөчөөд хүрээд ирсэн. Мэргэжлээ солих хэрэгтэй байна гэд тэгээд яг би өөрийнхөө төлөө сэтгэл зүй гэдэг мэргэжлийг сонгоод одоо сурж байгаа. Өөртөө healthy relationshipтэй бай гэж аюу их зорьсон. Өөрийгөө буцаад аюу их хайрладаг бай гэж зориод manifestation програмынхаа өртөөнүүд дээр явж байхдаа уучлах урлаг тэгээд яг өөрийгөө хайрлах урлаг дээр аюу их цагийг өнгөрөөсөн. Яг ингээ хүнийг бас яг уучлж явуулна гэдэг тийм ч айргүй амаргүй зүйл байсан байлээ. Ялангуяа аюу их амар их хайрлж исэн хүмүүсээ өөрөөсөө тавьж явуулна гэдэг бас үнэхээр их тийм зориг төвчээр шаарддаг юм байлээ. Тэгээд бас яг өөрийгөө бас хайрлна гэдэг бас үнэхээр амар юм том агуулга байлээ. Яг өөрийгөө хайрлна хэрэг яг яаж хайрлах гэдэг юм те. Өөрийгөө тэгээд энийг үнэхээр гүнзгий судалсан. Тэгээд өөрийгөө хайрлна гэдэг нь яг юу вэ гэдэг яг өөрийнхөө үгээр тийм тодорхойлолт гаргаж ирсэн. Тэгээд тэрнийхээ дагуу яг өдөр болгон явж байгаа. Тэгээд өөр нь яг йога хийдэггүй. Гэхдээ айгүй их жимд явдаг байсан байхгүй. Яг хоёр ахтай айгүй иршүүд өссөн. Тэгээд ер нь спортондоо айгүй сайн. Тэгээд яг энэ manifestation програмд орж ирээд яг жимд явж байгаа ч гэсэн яг тэрийг йогатай бас хослуулад хийж байгаа. Тэгээд ирсэн чинь яг миний эмгтээлэг тал айгүй их гарч ирсэн. Бүр ингээд нэг юм уян налархаа юм дотроос л нэг цаанаас л нэг юм зөөлөн болж ирээд байгаа. Миний яг хамгийн том энэ жилийн ялалт байсан нь би яг гэрийнхэнтэйгээ амар гоё эрүүл харилцааг яг бүтээсэн гэх юм уу. Манай гэр бүл гоё харилцаатай байсан ч гэсэн яг нөгөө нэг бас л гэр бүл нэг хаалга болгоны цаана нэг асуудал байдаг гэдэг шиг тийм л байсан. Гэхдээ яг би яг юм энэ жилээс буюу яг ухамсартайгаар зоригтойгоор яг гэр бүлтэйгээ илүү гоё юм meaningful deep relationship-ийг ингэж бүтээж эхэлсэн. Тэгээд ээжтэйгээ айгүй олон төрлийн ийм сэдвээр айгүй гүнзгий сэдвүүдийг хоорондоо ярилцдаг, өдөр болгон ярилцдаг. Тэгээд ах нартайгаа ч гэсэн айгүй их ярилцдаг болсон. Oh my gosh, guys. Сонсоод орой жонгоос сурчлахаар энэ те like wow гэлтэй харах настай гэж штэ. Тий чи ямар гайхамшигтай ухамсартай, ямар зоригтой, ямар өөрийгөө гэсэн сэтгэлтэй, conscious level айгүй өндөр байна. Тэгээ чи бас айгүй зөв сэдвээ гэнэ мэрэгчлээ сонгосон гэж би харж байна л да. Manifest хийхийн гол шалтгаан л бидний
эрүүл мэнд шүү дээ. Оюун санаа, бие махбодын эрүүл мэнд. Тийм болохоор бүгдээрээ бас эрүүл байгаасаа гэж байг хураалмаар байна л да. Thank you. Бүгдээрэнд нь арай минь төргий. Тэгээд подкастт орсон гэдэг шиг нэг подкастаар бүхэмээ ярьсан гэж бодож байгаад араас нөө багшаа би тэрийг ярих байсан байна. Энийг ярих байсан байна гэдэг. Чи нэр подкастт орсон мэдрэмж надад амар гоё явуулсан байсан. Тэрийгээ бас найз нартай хаваалцааж. Ааха тэгээ би нөгөө ерөөсөө нэг тэгэж их хүн үзээд ч юм уу эсвэл нэг тийм хүмүүс нөлөөлн ч юм уу нэг тэгж ерөөсөө бодог байсан. Тэгсэн чинь ингээд Сиднейд монголчуудаас болон Монголд байдаг манай яг л ингээд миний найзуудаас хүртэл тэгээ бүр хамаатны маань хүмүүсээс ямар гоё юм бэ подкастын сонслоо маш их урам зориг авлаа. Бүр нэг юм итгэлээ алдсан байсан. Дахиж нэг юм гоё амьдралдаа итгэлээ олдоо энэ төр гэдэг айгүй тийм ярьсан. Тэгсэн чинь манай аав бүр намайг тэгсэрт би манай бас юм яриа айгүй яриа ингээд аавтайгаа байнга ярьдаг мөртлөө аав тэгж миний охин чи тийм ингэж гоё ярьдаг байлоо. Тэгээд гээ аавтаа сонсоодмаар байл хүмүүс рүү явуул гэдгсэн чи тэрнлөө ч явуул чи энэлөө ч явуул. Бид нэр ингээл нэг өөрөө өөрсдийнхөө аюу зөвхөн ингээл би эндээ хаалганы хаард гэр бүлтэйгээ ингээл болоод тийм үү те эсвэл миний хажуудлын нэг 5 гэр бүл найз гэхийн хооронд чадчихлээвэл яахт намайг нэг 100 хүн үзээд юм уу намайг ч биш те ер нь бид нарыг те ингээд бидний нөлөөллийг нэг 100 хүн 200 хүн сонсоход байг гэхэд нэг 5 10 хүндэн ч гэсэндээ бид нэр эргээр нөлөөлж чадчихвэл өстой нөгөө таны хэлдгээр их дэлхийдээ бид нэр ингээд буцаагаад хариугаа өгж байгаа тийм айгүй гоё тийм өгөөжтэй гоё мэдрэмжтэй байсан. Тэгээ зөндөө ярьсан байсан болохоор өнөөдөр ингээд хүмүүсийнхаа цагаас хугаслаад яг гоё сонсон доо гэж бодож исэн чи би өнөөдөр бүр ингээд маш хүчтэйгээр ингээд нэг талархал мэдэрсэн байхгүй. Тэгээд коучтэй бүр маш талархаад, өөрсөндөө талархаад, охиндоо талархаад тийм талархал мэдэрсэн. Тэрийг ярих гээд ороод ирлээ. Тэрнээсээ өмнө гэлс хэлэхэд Brisbane дараа жил шинэ жилээ хийшөө. Okay, I already thought about you. I put that in your mind. Би чамлаа угаасаа тэрийг ингээд юугаараа ингээд idea чамлаа цацсан байсан ш. Би чамлаа voice message явуулж амжиг байсан. Seriously, yes. Харин тийм нэг хөгжилтэй алгаад ярихад нөгөө Elizabeth Gilbert-ийн нөгөө нэг Eat, Pray, Love дээр гардаг шүү дээ. Нөгөө манай он юунд энэтхэгт нөгөө нэг бясалгал хийх гээд явж байгаад нөгөө нэг Техасын Жорж гэдэг нөхөртөө танилцсан. Нөгөө хүн тэгдэж штэ. За чи ингээд хүслээ ингээд агуу болгоомжтой бодохгүй бол маш аюултай шүү. Би ингээд нөгөө зүрх сэтгэлээ нэмэрэн гэж бодоод байсан чинь би ингээд зүрхний хаалгаанд ороод ингээд цээжээ нээлгүүлсэн шүү. Exactly. Тэр шиг бид нар нөгөө хүслээ айгу зөв бодох хэвээр, үгээ айгу зөв сонгох хэвээр гэдгийг тэр яг санаанд ороод хэлмээр санагдаад. Тэгсэн чи би яг энэ жил ингээд нөгөө програмд суугаад уучлах хичээл дээр ингээд яасан чи би ээжтэй айгу гомддог байснаа мэдсэн. Тэгээд тэр нь ямар гомдол вэ гэхээр нэг юм дурсамж байхгүй нэг юм гоё ингээд ээжтэйгээ ингэдэг байсан ч юм уу те. Тэгээ би бүр ингээд нөгөө нэг өөрөө би уг хүн нөр айгу зөөлхөн мөртлөө ингээ охиндоо жоохон хатуурхаад байгаа юм шиг санагдд. Тэрэндээ өөрөө айгу буруутгаад идэх байхгүй. Тэгэл багаасаа өөрөө ингээ нөгөө өөрөө би дагаад 2 дүүгээ ингээ аваа явцсан болохоор яг тийм юм аа яагаад заавал тийм өөрийнхөө л тэр юмыг охиноосоо шаардаад идэг гэсэн нэг мэдтгүү. Тэгээ би дурсамж байхгүй те тийм нөгөө ээж охиороо харилцаа яг ямар вэ гэдгийг мэдэхгүй байгаадаа өөрөө ингээ жоохон бухимдалтай гомдолтой байдаг байсныгаа тэгээ айгу програм цууснаас хойш мэдсэн. Тэгээд ээжигээ уучлаад явуулаа. Тэг би нөгөө охиноос ингээд ээж нь ингээ охиндоо хатуурхдаг байсан бол ээжигээ уучлаарай ингээд ээж охиороо харилцааг ээж нь мэдгүй байгаа гэсэн юм аа гэд. Тэгсэн чи охин маань аюу хөөрхөн зүгээрээ ээж ингээд таны хийж чадаагүй юмыг хоёулаа одоо ингээ хамтдаа ээж охин ингээ хамтдаа хийж ийгээд аюух тэгэж өгдөг болсон. Тэгээд аюу охинтойгоо илүү ийм нөгөө нэг найзын төвшөнд илүү гоё ингээд ойлголцоод ярилцаад. Тэгээ би бүр ингээ амар баярсан байхгүй ингээд ээж аав хоёр нь одоодоо оршиж чадаад охиноо ингээд нөгөө охин маань ингэж та надад асуудал тулгарвал би ээж аавтай ярих юм бол намайг сонсно гэдгийг мэдчихэж шүү дээ. Хэрвээ бид нар ингээл завгүй ажилтаа ч юм уу эсвэл ингээл юм яриад ирэхэд нөгөө ингэж сууж байгаа юм. За одоохон ингээд нэг ярьсан юм анзаарахгүй байх юм бол за намайг ээж хоёр сонсох зав байхгүй дээ гэд ингээд нэг томрох тусмаа ингээл нөгөө найз нөхдийн асуудал, охин бандын асуудал гэл ингээд нөгөө дааврын өөрчлөлтөнд ороод өсвөр насны хүүхдүүд чинь яг тийм үедээ ингээд өчтөр ингээд ээжтэй бүх юмаа уудлаад яриад ингэж хаад би бүр ингээд маш талархтай хүлээж авсан. Хэрвээ ингээд ээж хоёр нь одоодоо байж хатдаггүй ийм байсан болвол магадгүй хин нэг өөртөөгөө адилхан туршлагагүй хин нэгнээс буруу зөвлөгөө аавна. Эсвэл энэ нөгөө амар юм ямар ч фильтргүй энэ
интернетийн одоо энэ Yeah. маш хурдтай энэ юунаас маш их буруу зөвлөгөөнүүдийг авах тий. Одоо болохоор охин маань гэнэрт ямар ч асуудал тулгарсан ээж авдаар очил намайг сонсно. Миний хамгийн түрүүнд найд очих хэвээр газар маань гэдэг юу ингээд хүүхдийнхээ тархин зуулгаж чадж байгаа да. Өөрсдөө одоо оршиж байж хүүхдүүдээ сонсож чадж байгаа да маш талархалтай. Бид нар чинь сайн ээж аав байна гэхээр үнтэй хувц авч өгвөл нэг янз бүрийн явуулаад тахтай биш. Яг хэрэгтэй үед нь л бид нар хажууд нь байж үгийн сонсох нь л яг сайн ээж аав юм байна гэдгийг айгуу сайн ойлгосон. Тэгээ өнөөдөр маш талархал дүүрэн тэрийг хуваалцъя гэж бодлоо. Amazing Mogi. Маш их баярлалаа.